1965 он зөвлөлт улсын Москва хотын төмөр зүүн дээд сургуулийг төгссөн. Тэгээд төгсч ирээд 1 жил гаруй техник бүлгийн газар засварчин хийж байгаа. Тэгээд энэ 7 улсын харьцааны гэлцгэж байгуулахад би анд ирж ирсэн. Энэ ордонд бол одоо ордонд бэлтлаврыг 30 жил ажилласан байна. Энэс хойш би байж байгаа гадаад харилцааны гэлцийн дараа 1981 оноос. За тэгээд энд ажилласан. Ер нь бол одоо энэ Монгол Гэттийн хооронд бол Монголын галтрыг явуулахын зүйтэй юм байна гэж ингэж. Тэгээ сайд нарын зөвлөл төлөвлөгөөний комиссийн тогтоол шийдвэр гаргуулад олон улсын байгууллагад нь бас зөвшөөрлийг аваад тэгээд одоо ямар зохион байгуулах вэ яах вэ бүх зохион байгуулалтыг хийгээд тэгээд 1986 оны 4 сарын 23-нд 29-нд туршилтаа ингэж хийж ирсэн. За дараа нь тэгээд 5 сарын 20-оос эхлээд шууд аялсан. За энэ галтрыг бол нийтээ нэг 10-аад вагоны бүрэлдэхүүнтэй. Тэгээд 100-ны цагаар явдаг. 1 жилдээ манайхан нөгөө жилдээ Гэттийн явдаг юм байсан. За хүмүүсүүдэд бэлтгэхэд бол дандаа дуршлагтай 26 хүн шилжээд авсан. Техникийн хувьд бол энэ хостгоо сольдог 1-р 2-р Гэттууд чинь бас ерөнхийдөө техникийн мэдлэг өндөр шаарддаг тавьдаг энэ өнтөрөөс бүгдийг нь бол мастерын одоо үйлчлэгч биш мастерын төвшөнд бэлдэж ирсэн. За тэгэл манай хонд том инженерүүд чинь Дамчаа одоо Бадарч Даваа эднэр чинь тусна хичээл заагаад мастерын төвшний мэдлэг олгож ирсэн. Тэгэхээр практик 7 хоногт 2-3 удаа бүр дадлаг хийлгдэг юм байсан. За үүнээс гадна их сургуульдаар улсын их сургуультай яриад бүр 2 жилийн курс зохион байгуулсан байгаа шүү дээ. Англи хэлний. Тэгээд тэрэнд бол одоо чойл усан зугаа их санаа их зөв гэж багтаж тэнд өөрөө хүртлэгчээ зааж ингэж хийсэн байгаа. Үйлчлэгээний талаар бол гадаад яамны одоо ёслын гэлцээс хүмүүсүүд ирж одоо ямар төвшөнд хүмтэй яаж харьцдгийг яаж аяг тавгаа яаж өгдгийг гэхээс асуулаад одоо гадаад яамны ёслын гэлцийн хүмүүсүүд хичээл зааж байсан. За тэгээд Бээжин тогтоход бол Гэттийн төмөр замынхан бол их бид нэрийг өндөр хэмжээнд тогтож авч тэр хот өрөөгөө зүйлж энэ зураг мурга авахж ингэж байсан. Манай тэр ажиллаж байсан хүмүүсүүд бол их өндөр сэтгэлтэй байсан. 2 хоногийн хугацаанд нэг юу лээд 6 хоног хичээлөө да. Тэгээд тэрний ягаад одоо та нар нэг тийм зай гарсан байхгүй юу? Явж байгаа нэг хэдэн цаг болох. Тэгсэн за та нар одоо гарт дэлгүүр хөшөөнд орохгүй юм гэсэн чи гүү яхаа ингээд бүгдээр хөөрцсөн баярлцуулсан. Гэхдээ тэгээд эн чинь та нар Бээжинд ирсэн болсон шүү дээ. Чин манайхан Бээжинд очлоо гэдэг чинь ялангуяа танаа аав ээж чинь бол шал өөрөөр сэтгэж байгаа шүү дээ. Үгүй дээ нэг хүүхдээ чихэр авчихсан аав гээд. Тэгээ нэг хуучин Гятад хэл мэлдэг улсуудаа хуваарлаад бүлэг болгоод ингээд явуулж исэн жишээтэй. Хүмүүсүүд бол их өндөр сэтгэлтэй байсан да гэж ингэж хэлж байна. За тэгээд манай тэр өрсөлдөлийн галтрынд одоо би өдөрдөөд манай Богон Типогийн дарга байсан, орлогч дарга байсан Батболд манай автоурмзын за орлогч байсан Жанцуга гэж хүн явж исэн. Би 1971 оноос 2012 он хүртэл одоо 41 жил одоо 6 сард ажиллаад тэтгэвртэй гарсан. Энэ хугацаанд одоо бид ажил дээр амжилт гаргаж галт иргэний хөдөлгөөний аюулгүй байдлыг бүр хангаж өрн дүүрэн ажиллаж байсан учраас 1986 онд Улаанбаатар Бээжингийн анхны суудлын галт иргэний анхны даргаар томилогдсон ажилласан. За тэр үед одоо Бээжингийн галт иргэн явахд бол онцгой одоо төмөр замын захир гаана болны байгууллагаас бол онцгой анхаарал тавьж одоо хангамж одоо эднийг бол дээд зэргээр хангаж байсан. Энэ хооронд одоо бид одоо ажилтайгаа танилцж одоо хэлийн өртөн дээр одоо яаж ажиллах вэ? Яаж яваанаа шилжүүлэх вэ? Яаж одоо дугаараа солих вэ? Яаж одоо даваан дээр одоо тоормжийн хэрэгслүүдийг солих вэ? Одоо зэрэг бүх зүйлийг одоо анхны туршилтаар одоо хийж гүйцэтгэж ажилласан. За энэ Улаанбаатар Бээжингийн суудлын анхны явуулахад одоо бас хэмжээний хэлний шаардлага байсан. Монгол улсын их сургууль дээр 2 сарын одоо төрөвчлсөн курс заалгаж англи хэлний одоо анхны мэдээлэлтэй болж одоо олон улсын харилцаанд одоо Герман одоо Америк одоо янз бүрийн улсууд харилцаад бид анхныхаа шатны одоо мэдлийг бол олж авчихсан. Энэ дагуу одоо манай одоо нах ямнаас одоо ачуулагчтай
нах яамны арчуулагчид дагалдан явж одоо хятадтай тэргээрээ бид дамжуулж одоо хятадын хүмүүстэй бол уулзаж учирч ажил төрлөө зохицуулж ярьж байлаа. За Улаанбаатар төмөр замын зорчигчийн вагон депогийн хамт олон үе үеийн ахмадууд, үе тэнгийн найз нөхөд, мэргэжил нэгтэй найзууд, одоо ажиллаж байгаа залуучууд, бүсгүүчүүд, хүүхнүүдтэй Улаанбаатар Бээжингийн галт хэрэг аялж эхэлсний 40 жилийн ойн баярын мэндийг хүргье. Би Улаанбаатар зорчигчийн вагон депод 33 жил ажилласан. Анх 1980 онд мэргэжлийн сургууль төгсөөд Улаанбаатар төмөр замын суудлын вагон депод хуваарлагдаж ирж ажилласан. 1986 онд анхны Бээжингийн галт хэрэгэнд проводникоор явж ажиллах тийм аз завшаа надад тохиолдсон. Хамт олон маань намайг дэмжиж Улаанбаатар Бээжингийн галт хэргэний хамт олонны нэг эдээс болж анх удаа Бээжин рүү аялал хийж ажил үүрэг гүйцэтгсэндээ маш их бахархаж байдгаа. Ингээд бид нарыг Бээжингийн галт хэргэнд явхад бол Монгол улсын дипломат паспортыг биднэрт олгож энэ паспортаараа бид нэр тэр паспортыг гартаа барьсан цагаас эхлээд би бол бодож исэн сахилга хариуцлага, эрмэлзэл, итгэл зүтгэл энэ бүгдийн ард байгаа. Ийм учраас итгэл найдварыг хамт олонныхоо итгэл найдварыг биелүүлж Монголын төмөр замын нүүр царай болж яваагаараа үргэлж бахархаж хичээж хамт олноороо хичээж ажиллаж 1986-аас 1988 он хүртэл 2 жилийн хугацаанд Улаанбаатар Бээжингийн галт хэрэгэнд одоо ажил үүрэг гүйцэтгэж ажилласан. Би 1982 онд Улаанбаатар төмөр замын техник мэргэжлийн сургуулийг вагоны үйлчлэгч ангийг төгсөөд 36 жил вагоны үйлчлэгчээр ажиллаж 2018 онд тэтгэвртэй гавьяаныхаа амралтанд гарсан. Жилийн өмнөд бол бид нар одоо сэл залуу одоо 23-4 настай байхдаа одоо вагоны үйлчлэгчээр ажиллаад Бээжингийн үйлчлэгч нар одоо үнэхээр одоо та нар өстой мундаг, хилтэй, устай, одоо ажилтай, одоо бүх юмыг бид нар бол ян тан хийгээл одоо ээж солигдоход одоо бид нар өстой яса юмаа хүлээлгэж өгöd. Монголын үйлчлэгч нар үнэхээр одоо бахархмаар өстой мундаг байна гэж бид нарыг одоо магтуулсан. Та нарт ажлын амжилт хүсье гэд хэлдэг байсан. Анхны галт хэрэг гэсэн утгаараа бол эхлээд хил давж байгаа болохоор бид нар чинь их айдстаач байлаа, одоо их юу ядагч байлаа. Их баярлцж байлаа. Тэгээ баярлах айдас хоёр зэрэгчжил явж ясан да. Тэгээд яг тэрүүгээрээ тэр үедээ явж байхдаа вагоноос холдож болохгүй шүү, вагон явж болохгүй шүү, өөрөөс чинь нахын яамны улсууд дагж байгаа шүү, тэгж байгаа шүү гэд яаж хашин одоо тэгж байгаа болоо ингэж байгаа болоо гэд айгаад бид нар ч ерөөсөн юу яадаг. Гэхдээ яг ямар ч байсан ногоон вагондоо бол ажиллаад англи хэлээр тэр англиудтай яриад тэгээд айгүй сайхан залуу насаа тэгж сайхан явж өнгөрөөлөө. Яг хэвдээ залуу байсан болохоор 3-4 охин нийлээл шуугж явж байгаа нэг тэр улаан талбай дээр нэг очуулсан юм шиг байна. Тэгээд нэг тэнд очиод нэг Мао Цзэдунгийн талбайны уртал нэг зураг авахулчих л дээ. Тэгээд тэрийг авахулсныг яг тэр орчуулагч нь хэлж өгчээсэн. Дараагийн гараанд ирэхчин зурагч нь бэлэн болсон байх шүү гэн. Бид нар тэгээ Монгол руугаа яриад, Монголдоо яриад депотоор татагдаал, депотоор буугаал байж тал. Намын дарга дуудаж байна та хийдэг гэлтэхгүй. Тэгэхээр ямар за одоо юу хийцсэн бол да тийм янз бүрийн юм одоо болоогүй дээ гэл одоо ерөөсө өөрийгөө их л хянаж явсан та гэл ингээд тэгээд намын дарга өрөөнд орсон чинь бид тавын зураг айл хэдийн угаагтаад ирчихсэн. Остол дээр нь бичсэн. Тэгээд остол дээр нь байж яхад бүр гайхаж байгаа юм чинь. Энд ч одоо дараагийн гараанд авчирч өгнө гэжсэн зурагч ягаад энд биднээс төрүүлээ төрөй дэрвтэй гэсэн чинь тэнд зураг даруулсан гээл тэгээд би хамаагүй зураг мураг дарууллаа гээл бид нэр яах вэ сануулаад хүүхдүүд өмлөхаар ахиж ингэж болохгүй шүү одоо тэгээд юу сануулаа цагналцуулан гассан гасаа гээл тэгээд бид нарыг нэг тэгж өнгөрөөж ийсэн. Вагоноосоо буугаад яг хөл тэр Бээжингийн юун дээр хөлд явахад би чи Монгол хүн шүү. Монголын нүүр царай барж явж байгаа шүү гэдгээрээ л их бахархаж тэрэндээ л их омгшиж
өөрөөрөө бахархаж эх орноороо бахархаж тэгээ нөгөө айдас маань юу яжсэн юм чинь их сайхан сэтгэл онгоогоод их сайхан би Монгол хүн шүү гэдгээрээ л бахархаж явсан. Тэгээд тэрийг бол одоо ч гэсэн миний зүрхэнд яг бичээ штэ тэр чигээрээ л үлдсэн. За Улаанбаатар Бээжингийн анхны галт тэрэг 1986 онд анх эхэлж аялсан түүхтэй. Түүнээс хойш 40 жилийн дараа ковидоос хойш 7 жилийн дараа анхны Улаанбаатар Бээжингийн галт тэрэг аялахад бэлэн боллоо. Эхний жорчгчтой аваад хөдлөөд гэр мод тухтай гэрэл мод хурдан бидэд ийм уриатаагаар хөдлөхөд бэлэн болж байна. Омгийн хөлөг шиг агсан хүмүүлсэн өрний сарны туяа зүсэн өгдөх жахадын ээлийг бэлгэлсэн энэ болон найрамчийн зам ижил цэцгийн сүртэй ерөөлийн зам амраг үсгийн идэвхтэй үнэтэй ариун зам ахан үсгийн ангин барьдахтай ган зам хөгжингэр шигийн мөнхөд шиг хөгжигдсэн Монголын ган зам. За өнөөдөр Улаанбаатар Бээжин чиглэлийн 23 24-р галт тэрэг анхныхаа аяллыг хийж байна. За энэ аялал бол бас энэ жилийн үед бас түүхэн онцгойтой. Улаанбаатар Бээжингийн галт тэрэг аялж гиснээс хойш 40 жил одоо өнгөрсөн байна. За уг галт тэргийг одоо бэлтгэхэд тулд манай Улаанбаатар төвөөс хувь нөлөөлсөн нийгмийн замын захиргаа маань онцгой одоо ач холбогдолч дэмжлэг тус цаа үзүүлж энэ галт тэрэг аяллаа үндсэндээ сар гаруй өмнөөс манай зогч Дэврийн аль зогчийн Богон Топогийн хамт олон энэ галт тэргийг аялуулах талаар бүх нөөц уулзаагаа дайчлан ажиллаа. Өнөөдөр ингээд галт тэрэг аялаа гэж чад бид бүгд маш их одоо баяртай байна.